Дээрээс бид нар хуультай орон. Кибер аюулгүй байдлын хуулиараа бид нэг компанид төрийнхөө онц чухал мэдээллийн дэд үтстэй байгууллагуудын одоо системийг одоо сүлжээг ашиглуулад хамтрна гэж бол байхгүй. Гэхдээ л одоо та нар мэдчихэж байна. Өнөөдөр оператор компаниуд бүгдээр л одоо хуваа хідэл ажилладаг. Тэгэхээр энэ болгоныг өөрчлөхийн тулд кибер аюулгүй байдал бол нэгдүгээр асуудал. Энэ анар гишүүний яриад байгаа чинь зөв шүү дээ. Кибер аюулгүй байдал бол нэгдүгээр асуудал. Тийм ч учраас нөгөө сансрын хиймэл дагуул одоо хөөргийн энтер гэдэг чинь аль болох хараад бус байя гэдэг зарчим байгаа учраас нөгөө анар гишүүн бидний бол хиймэл дагуултаа болох нь зөвөө энэ бол зарчим өртөг өндөр байна гэдэг яриад байгаа. Болохоос биш хиймэл дагуултаа болж иж илүү хараад бус байна. Өнгөрсөн хугацаанд одоо тандан судалгааны олон хиймэл дагуул хөрглөө. За ондоо ч гэсэн өвөл 1 2 гээд одоо тандан судалгааны хиймэл дагуулыг нам орбитэд бас хөрглөө. Энэ ажил цаашаа илүү өрнөөд үйлдвэрлэлд нэвтрээд ингээд эхлэх юм бол бид дотоодынхоо үйлдвэрлэгч нарыг илүү дэмжих чиглэл рүү л явах хэрэгтэй. Үүний тулд ингээ алхамаар бид нэр урагшилж штэ.